Oh my god, гарын үсэг нь байна. Ёо, энэ ч гэсэн надад зөвхөн селфи хийсэн биш. Би Blackpink-ийн цомог задлах чи ингэ боддоо. Эспа! Let's go. Ямар жижиг CDV энийг яаж тоглох юм? За сайн байцгаана үзэгчдээ. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр Тайсон намайг үзгээд ороод ирүү да. Энэ удаагийн хой, ямар их чимээ гаргад юм бэ? Яах гээд идэх юм? За наашир. За энэ удаагийн бичлэгэн дээр бүгдээрээ Солонгосын алдарт хамтлагуудын альбомыг задаж үзэнтэй бүр амар алдартай гой альбомнууд зөндөө эдэн штэ тэг баг ингээл гой хит олсон доонуудтай тийм альбом задалж үзэн. Тэг би бүр аль дээрээс хойш амар их хийхийг хүссэн. Гэхдээ ганцхан хамтлагийн альбом задлуул амар уйдгартай болов гэж ерөнхийдөө л одоо сүүлийн үед хүүхдүүдийн сонсож байгаа, бидний сонсож байгаа бүх од олж байгаа хамтлагуудын альбомыг би цоглуулж ирсэн байгаа. Бондол амар их чимээ гаргаж ин та нар дээр ойлгоно нэстэ. Хиндэж захирагддаггүй ганц хүүхэд. За тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр гарч байгаа энэ альбомуудыг болохоор би NG K-pop shop гэдэг газраас захиалсан. Та нар яг асууж магадгүй гэж бодоод би хэлчихье. Хаан зардаг эсвэл хаягийнх нь мэдээллийн доор оруулчихъя. Тэгээд энэ дэлгүүр нь болохоор албан ёсны K-pop цомог болон pre-order ингээд захиалга авдаг юм бэлээ. За тэгээд би энэ хоёр талд сошиал хаягуудын тавьчих. Та нараас эндээс Тайсоны захиалсан цомгуудыг албан ёсоор захиалаад авах боломжтой шүү. Одоогийн бичлэгэн дээр болохоор би NG K-pop shop-ийн ажилтнуудаас нь ингээд гуйгаад ингээд цомгуудыг болохоор гоё рандомор хийгээд өгөөрэй би хэлсэн. Тэгээд ямар хамтлагийн цомог авахудаа бол хэлсэн. Тэгэхээр цомгууд нь бол энэ рандомор ирсэн. Тэгээд та нар болохоор яг өөрсдийнхөө авмаар байгаа цомгуудыг хилээд авах боломжтой шүү заяа. Би болохоор рандомор ирсэн. Тэгвэл илүү гоё сонирхолтой болов гэж бодоод. Бичлэгээ үзэж эхлэхээс өмнө лайк болон subscribe дарах юм бол та нар дуртай хамтлагийнхаа дуучинтай ирээдүйд заавал таарж уулзаж гарын үсгийг авч зургаад аруулна гэдэгт би итгэлтэй байна. За энэ олон жилийн мөрөөдөл би амьдралдаа нэг ч удаа альбом задлж үзэж байгаагүй. Oh my god. Яна онгоод штэ. Яна бэт амрих вэ. Бүр цагаан өнгөтэй нэг хэдиймнүүд харагдсан сая. Ямар гоё юм бэ. Oh my god. Зайлнаас нэхлэх үү. За зүгээр шууд нүдэнд харагдсанаас л эхлэе. За хамгийн ихнийх нь болохоор надад BTS-ийн альбом таарсан байна. Arirang гэж штэ хамгийн сүүлд гаргасан цомог нь байна. Oh my god, энэ бүр худалдаанд гарсан юм уу? Тэг намайг тоогоо надад тэр ирчлээ гэж үү? Дуусчаагүй юм эднэр зарагдаад. За бүгдээрээ задлж үзье. Oh my god. Body, Mary, Swim. Энэ нөгөө нэг цомогт нь орсон бүх дуунуудынхаа нэр нь энэлтэй ингээд бичээстэй байна. Энд би болохоор энэ дуунуудаас нь болохоор Swim гэдэг дуунд нь хамгийн их дуртай. За задлж үзье. Яана энийг би урчих гадах юм одоо бодвол урч болохгүй бах те. За энэ чанартай юм өөр юм уу? Урагдахгүй өөрөө гарчдсан юм байна. Oh my god. Цомог гэж ийм байдаг бахны. Oh my god. Юу вэ? За энэ болохоор ингээд гадна талынхаа зүгээрийг юм картон цаас шиг юм байна. Тэгээ энийг гол цомог юм шиг байна. Бүгдээрээ эднэрийг ингээд гаргаад харъя. Хүй, эцэнэ бүр нэг юм надад зориулсан нэг загтал магталч юм нэг юм хийчих. Тэгээ арталтаа болохоор энэ CD юм шүү. За энэ CD-г нь байж. Йоо, ямар чанартай юм бэ? Энд нэг юм байна. Энэ зүгээр яг энэ цомог момог энэ юг нээлттэй хийхтэн тусалсан хамтран ажилласан хүмүүс юм шиг байна. Тийм байна. Special thanks тэгээд producer ус зассан хүмүүн тэгээд artist гэдэг ингээд зүгээр яг тусалсан хүмүүсийнх нь ийм нэрийн хуудснууд гэх юм уу? Одоо ийм мэдээллүүдний юм дээр байна. BTS-ийн зургийг харсан. За энд болохоор за одоо ингэ та нар хараа. Хиний зураг байна? RM-ийн зургаас эхэлж байна. Доотлолт нь G. Энд нь болохоор Sugaгийн зураг байна. Тэгэд энд болохоор J-Hope. Артталт нь болохоор Jimin. Тэгээд V, Jungkook. За энэ нь ингэ дэлгэгддэг юм байна. Дэлгэгдэнгүүт яг юу байгаа юм бэ? Ерөнхийдөө л яг энэ дуучдынхан зүгээр яг ийм олон төрлөөр авахсан зургууд байна. За хамгийн дуртай гишүүнээ харнаа. За V-г харъя. V Jungkook 2. Эдгээр ч зэрэгт яваад амар булчинтай болчих тээ. My god. За хамгийн ихний юун дээр нь болохоор ийм зүгээр Солонгосын дээр үеийн ордных нь нэг зураг байна. Ёо гахчих штий. Хараа. Ёо, классик. Хамгийн царайлаг нь хин бэ?
Хин бэ танараас? Алин царайлаг вэ? Бүгдээрээ ч дэжгүй юм уу? Альбомын бүгдийг та нарт харуулчвал амар уйдгартай хаа. Гэхдээ хүмүүсийн хамгийн дуртай 2 гишүүнийг та нарт харуулчих гэж бодож байна. Oh my god, хараа. Ямар царайлаг юм бэ? Яг наад чиг. За Жунгкокийн зураг болохоор ингэж гарсан байна. За ерөнхийдөө бол дотор нь ингээд яг тэр гишүүдийнх нь ийм гоё зурагтай ийм одоо фотобук байдгийн байна. Энд чинь болохоор хамтлагийнх нь нэр байна. Пан Тан Сун Ён Тан гинэ. Тэгмээдээ одоо болохоор биднэрт нэг юм байна. Энэ нь болохоор миний ойлгочоор болохоор CD юм шиг байна. А энийг гоё ингээд цэвэрхэн задалж болж юм. Би заавал урах хэрэгтэй болов гэсэн. Үгүй юм байна. Юу вэ? Энэ дотор бүр 3-3 юм байна. Одоо ингээд бүх гишүүдийнх нь ингээд царайтай юм зургууд ирсэн байна. Энэ бүх гишүүд нь яд юм байна. Blackpink-ийн цомог дээр ч болохоор рандомор нэг гишүүд нь ороод идэв штэ. Эдний цомог болохоор ингээд бүх гишүүдийнх нь зураг нь яд юм байна. За тэнгуүтээ энд дахиад BTS гэсэн нэг юм каталог шиг юм байна. Бич тийм. Нара ийм урт зураг байна. Бүх гишүүдийг оруулсан. За энэ болохоор яг нөгөө хамтлагийнх нь гол CD. Гэтэ манай CD тоглуулагч байхгүй. Гэтэ би эднэрээ бүгдийг сонсохын тулд CD тоглуулагч авъя гэж бодож байна. CD айгүй эмзэг байдаг. Тийм болохоор яана энэ бүр гардгүй эндээсээ. Oh my god. Юу вэ? Хаана юу яасан гинөө? Чанартай хамтлагийн CD өөр юм уу? Энд чинь BTS гэсэн бичгтэй. Яа. Мен чинь цомогтой боллоо шүү дээ. За дараачих нь болохоор бүгдээрээ Blackpink! Oh my god! Яа, за би үнэхээр ёо. Би Blackpink-т ямар их дуртай илээ. Oh my god! Jisoo! Oh! Кармара ингэцөө. Oh! Ёо! Blackpink-ийн Deadline гээд хамгийн сүүлд гаргасан цомог нь за энд ингээд Jump Go and My Champion the Fuck Boy гээд дуунууд нь орсон байна. Тэгээ надад Jisoo-гийн cover зурагтай альбом ирсэн байна. Blackpink in your area. Эндээс юу нэртэж ингэж Blackpink үнэртэж штэ. Ямар гоё юм бэ? Би Blackpink-ийн цомог задлах чинь ингэ боддоо. За бүгдээрээ нээж үзцгээе. Oh my. Шууд CD-г гараад ирлээ. Хараа Jisoo-гийн зурагтай CD байна. За шууд CD-г харцгаая. Ёо, CD-н дээр яаж ингэ зураг гаргаж болдгийм бэ? Пүүх! Хараа. Jisoo-гийн цомог юм шиг. Үгүй Jisoo-гийн цомог биш энэ Blackpink-ийн цомог. Тэгээ дуртай гишүүнийхээ юугаар авч болдог л байхгүй юу? Ёо, Jisoo ямар хөөрхөн юм бэ? Ёо, тэнгэрээс бууж ирсэн сахиусан тэнгэр. Дахиад Jisoo-ийн хараа сууж мууж байгаа нь юу юм бэ? Хар гаригийн бүсгүй юм ааш юм бэ? Oh my god. Үзэгчдээ sorry би та нарт бүр харуулхаа мартаад байна. Хүн хаанаас ийм өнцөг зохиож зураг мөргө авах уу? Ёо, энэ өнцөг бүр солиотой. Ямар гоё хуц өмсдөг юм бэ хараа. Ёо. За энэ ч болохоор нэг юм гоё юм байна. Энэ юу вэ? Юу вэ? Энэ ингээд та нарт болохоор юм сонио харагдаж байна. Энэ яг ингээд хаана юун дээр тавьж байгаагаасаа ингээд шалтгаалаад. За энэ ингэж харагдаж байна. Хараа. Ингэнгүү та нарт тод харагдаж байгаа. Ингэнгүүт бүдэг. Юун дээр тавьж байгаагаас шалтгаалаад өнгө нь хувирдаг юм байна. За одоо энд болохоор дахиад нэг юм том юм байна. Амар том Jisoo-гийн зураг байна. Би дараачийн бичлэгэн дээрээ яг энэ гой зургуудаар нь бүгднгээр нь ханаад чимэглээд аимшигтай төгс гой бичлэг хийж үзүүлнэ заяа. Яа, яана миний бяцхан зүрх дийлэхгүй юм шиг байна. Хагарах гад юм. За энэ арталт нь болохоор жижигхэн фотокартнууд байна. Фотокарт гэдэг шүү дээ. Ёо, энэ Jisoo надад зөвхөн селфи хийсэн биш шүү дээ. Энэ хараа. Селфи. Ёо, би анх удаа ийм цомог задлж юм. Би үнэхээр надад амар гоё юм. Энэ одоо ингэж ямар ч фильтргүй зураг юм бах та хүн фильтргүй ийм хөөрхөн байж болд юм уу? Ёо, хараа. Тэгээ энэ арталт нь болохоор цомгийнх нь нэр байна. Deadline. Oh my god, би энэ амар гоё юм харчих шиг болох юм. Aespa! Oh my god! Whip flash. Dirty work. Энэ гэхдээ ийм альбом нь муу юм уу? Ямар ийм зургийн цомог шиг юм бэ? Энэ хараа. Зя энэ хараарэ. Манай Giselle тэг нин бүгдээрээ задлж үзье. Энэ гэхдээ альбом муу юм уу? Dirty work гэдэг дууных нь альбом юм бах та. Oh my god. Мөн байсан байна.
За ингээд CD шууд унж ирж ин дараа нь харъя. За дотор нь болохоор ёо ямар царайлаг юм бэ? 1980-90 оны диванер шиг тий. Инара. За та нарын зургуудын өөртөө альбомыг аваад хараарай заяо. Ёо бондолоо. Солиотой гоё юм. Энэ дотор тэ өөр гоё юм бэ нү? Байхгүй юу? За ямарс нэг ийм календар шиг нэг ийм ирд юм байна. Тэгэнгүүтээ энэ болохоор CD нь байна. Oh my god, гарын үсэг нь байна. Яка зэрэг зурсан юм бах таа. За энэ Каринагийн зурагтай тэгээд ардалтай гарын үсэгтэй ийм юу нэрсэн байна. Юу юм бэ? Фотокарт нэрсэн байна. За тэнгуүтээ дахиад өөр юу вэ? За энд болохоор энэ стикер юм уу юу юм бас нэг юм гоё юм ирсэн байна. За бүгдээрээ цомгных нь яг гол CD-ийн зургийг харцгаая. Хараа. Эспагийн Dirty Work цомгийнх нь CD-ийн ийм гоё ирсэн байна. Одоо CD тоглоомч байх хэрэгтэй юм байна. Тэг бүгднийг өдөр шөнөг өстө. Тэнийг болохоор сонсох хэрэгтэй юм байна. Дараагийн хамтлаг болохоор Cortis дуртай юу? Зяйнараа. Энэ болохоор аль цомгийнх нь вэ? Green гэдэг цомгийнх нь альбом байна. Гэхдээ альбом задлах амар гоё юм байна. Монгол дуучид ийм гоё альбом хийх юм уу? Би Cortis-ийн дуунуудад нь дуртай. Гэхдээ гишүүн бүрийн нэг бүслийг ингээд нэрийг ингэж одоохон дээрээ чэйжилж амжаагүй байгаа. Би яг саяхнаас л дуртай болж эхэлсэн. Тийм болохоор гишүүдийг хараад гэхдээ ямар царайлаг юм бэ энэ хараа. Энэ хамар мамрыг хараач. Ямар аимшигтай гоё хамар мамартай юм бэ. Энэ дотор ямарсан ингээд Cortis хамтлагийн гишүүдийнх нь энэ цомгондоо зориулж дарсан зургууд нэ. Тэнгүүтээ энд болохоор фотокарт нэ яг энэ артлынх нь хуудсан дээр зя бүгдээрээ задлаад харъя. За нөгөө хэд чи ингээл бөөндөө сайхан гитэж ин да. Энэ одоо юу вэ? Энийг сайн ойлгосонгүй. Хусах юм уу? Энэ араа ингээ хусангууд гишүүнийхэн царай нь гарч ирдэм байх. Сүүлийн цомгнууд бүр үнэхээр бүр алцгануулдаг болчихжээ. Энэ араа. Нэгээр би ч одоо хүн үйлдвэрлэж ш тараа хамар мамранд гарч ирээд. За энэ болохоор ингээд та нар бүгдийг ингээд хусаад хайртай гишүүн чинь гарч ирэх юм бол тэнгэр та нарыг ивэсэн гэсэн. Гэтэ ямарсан амар гоё сэтгэл гаргаж хийдэм байх. Энэ хөрөгчний наалт юм байна. Энэ араа артны юм соронцтой хөрөгчн дээр ингээд материалнаас амар гоё юм те чанартай. Гэхдээ ийм юм ч одоо тэгээд хүн шүтгэхгүй гэдэг яах юм бэ угаасаа. Тэгээд эдгээр угаасаа мөнгөтэй л дээ тийм. Мани. За энэ green гээд CD нь болохоор ийм юм байна. Яа би ийм гоё цомогтой олмоор юм, CD-тэй олмоор юм. Би хэрэг цомог хизээний өдөр гаргах юм бол яг ийм Blackpink гэдэг шиг ийм гоё цомог гарганаа. Өөрхөн фотокарт марттай тий. Энэ ямар хамтлаг юм бэ? Oh my god, Аю бэн. За бид бүхний сайн мэдих Аю хамтлаг байна. За энэ болохоор нөгөө Wonyoung эдэр байдаг нөгөө нэг амар хөөрх охин байдаг шүү дээ. Тэрний одоо хамтлаг гэсэн үг шүү дээ хүмүүс минь. Suncham Collab. Би стомог нь мэднэ. Яг аль цомгийнх нь юу юм болоо мэдэхгүй байна. Хүйн Ivy цомог муу юм уу? Юу вэ нараа дотор нь хүйн ч одоо муур зур явчих хичээг байгаа. Хүүе, юу юм бэ? Яах юм бол энийг? Хүүе, энэ түрүүч гараад ирлээ. Oh my god. Энэ цомог нь муу юм уу? Энд нэг CD мэди байхгүй байх шиг бах юм. За бэж Wonyoung байвал үхлээ. За энэ биш байна. Биш. Wonyoung хараа. Wonyoung-ыг мэдхүү чи энэ амар хөөрхөн охин шүү дээ. Мэдэж аа заяа. Йоо. За энэ Liz байна. Энэ сүүлүүд надад Wonyoung-тай амар царай төстэй болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Энэ ихтэй цомог нэг муу юм уу? Дотор нь ерөөсө CD байхгүй бах юм. За энд нэг юм жижиг юм. Oh my god, энэ хараа. Ямар жижиг CD вэ? Энийг яаж тоглох юм? Юу вэ энэ одоо? Ямар хөөрхөн юм бэ? Энэ эсвэл бүх ингэ CD мэдигэнд хитвчэндээ хийгээд авч явах хэрэгтэй болов. Энд гэхдээ энэ надад үнэхээр таалагдлаа. Ямар хөөрхөн сэтгцэн те. За. Энэ төрөвчийн болохоор ингэж хэрэглэх юм шиг байна. Одоо за миний дуртай гишүүн ам байна. Wonyoung. Одоо дуртай гишүүнийхээ зургийг хитвчэндээ ингэж хийгээд одоо ингэ Wonyoung-ийн зургийг ингэж хийгээд энэ араа ингэ зураг нь ингэж харагддаг. Ийм төрөвч их юм шиг байна. Тэгээ энийг ингэ бантгалж болдог. Тэгэл октод ах юм бол цүнхнээс өөрөөл надад Wonyoung-ийн зураг байна. Хараа. Wonyoung-ийн бүр альбомныхын төрөвч байна. Хараа. Гэд гайхуулах боломжтой ах нь шүү дээ. Энэ CD-г энэ дотроо игээд аваа явсан ч болох юм байна. Нараа. Яг багтд юм байна ингээд. Яа, надад энэ үнэхээр таалагдлаа. Амар гоё юм байна.
Let's chum. Chum. За энэ болохоор Baby Monster хамтлагийн хамгийн сүүлд гаргасан Chum гэдэг дууных нь цомог нь тэр дуу надад амар их таалагдсан, амар нэг тийм савхаар дуу байсан. За бүгдээрээ задлж үзцгээе. Oh my god. Цомог задлах гэхдээ амар гоё юм байна. Гэхдээ нэг дор ийм ихий задлал бүр кайфтай байд юм байна. Oh my god. За энд болохоор Baby Monster гэж бичсэн. Энд чинь нь болохоор Chum энэ 3 дахь мини альбом гэж байна. За тэгээ дотроо ийм зурагтай эхэлж байна. Oh my god. Кинара бүх гişүүдийнх нь орсон ийм гоё зураг байна. Саяны альбомыг гүйлгэжингууд ингээд гişүүдийнх нь ингээд ийм зурагтай фотобукуд гарч ирж байна. Тэгээ бүх гişүүдийнх нь зурагтай фотобукуудээ. За тэгсний ардтнаас дахиад нэг ийм цагаан өнгө юм байна. Энэ болохоор бүтэн хамтлагийнх нь гişүүдийнх нь зурагтай зураг байна. За тэнгуүтээ хамгийн ардталт нь болохоор хамтлагийнх нь CD байна. Энэ Baby Monster гэж бичиж. За CD нь болохоор ийм юу юм бэ? Янгийн улаан өнгөтэй гэх юм уу? Ямарс нэг ийм улаан өнгийн CD-тэй юм байна. Эмчэн нь болохоор Chum гэж солонгосоор бичиж, солонгосоор Chum гэдэг үг чинь бүжиглэх гэсэн үг тэгээд ерөнхийдөө айгүй та нар Chum гэдэг дууг сонссон байх нэлээ нэг тийм бүжиглэмээр маягийн дуу байсан. Тийм болохоор Chum гэж нэрлсэн байх. За ингээд нэг иймэрхүү харагдаж, за энэ фотокартууд нь доошоо унаад байна. За тэгээд дотроо ингээд гişүүдийнх нь ингээд зурагтай. Та нарын зургуудыг үзэх хүсэх юм бол гоё цомгоо захиалаад аваад үзэх боломжтой. Эсвэл сошиал дээр баг байгаа хаа. Тэгээ нэг бүрчлэн зураг үзүүлэхээр бас жоохон хэцүү байна. За дараачих нь болохоор TXT хамтлагийн цомог нь байна. Хараа ямар гоё ягаан өнгөтэй юм бэ хараа. Энэ хаа ягаан уу арай өөр ягаан уу. За ямарсан нэг юм янгийн ягаан өнгөтэй байгаа байхгүй юу. За тэнгуүтээ энэчний нэг юм захианы хэсэг шиг юм байна. Энийг бүгдээр онгойлгож үзье. Зя онгойлонгууд болохоор нэг юм гарч ирж байна. Энэ болохоор нөгөө нэг хамтарч ажилласан нөгөө тусалсан хүмүүсийн мэдээлэл нах шиг байна. Миний хамгийн дуртай гişүүний зураг надад таарч иж хараа. Oh my god би энэ гişүүнийхэнд урууланд амар дуртай, амар нэг юм зүрхэн хэлбэртэй уруултай. Тэгээ надад амар таалагддаг. Наадаг зураг юм шиг байна. За тэнгуүтээ энд болохоор CD байна. За энд болохоор цомгонд нь орсон дуунуудынх нь нэр нь байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа CD-г нь харъя. CD-ний хүртэл ийм гоё ягаан өнгөтөөч ах шиг. My god, ямар гоё юм бэ. За тэгснээ энд болохоор хажуудалд нэг ийм хэсэг байна. Энэ болохоор айгүй сонирхолтой онгоод юм байна хараа. Ингиж онгонгууд. За нэг гişүүнийхэн царай гараад ирлээ. Тэгэхэд ингэж онгонгууд би давхар эргүүлээ хийчихсэн юм байна. Тийм ш. За ингэнгүүт ингээд хамтлагийнх нь бүх гişүүдэнд байгаа нэг ийм том зураг олчихлоо. За тэгээд дахиад нэг эргүүлж үзье. Зя ингээд. Яа, изара. Oh my god. За ингээд үнэхээр энд гэхдээ ямар гоё шийдэлтэй юм бэ те. Бүр үнэхээр өөдөөхгүй гоё цомог гэж баг энэ K-pop айдлуудын цомгийг хэлдэг баха. Амар гоё сонирхолтой байдаг юм байна. Үнэхээр пэнүүд нь бол үнэхээр дурлж авах нь аргагүй байд юм байна. Үнэхээр чанартай, чанар гэж үнэхээр байна лээ. Ийм олон зурагтай. Тэгээ хамгийн ардталт нь болохоор бас нөгөө тусалсан хүмүүсийнх нь мэдээллүүд нь ингээд байдаг юм байна. За дараачих нь болохоор энэ Hype хамтлагийн цомог байна. Зяата бүгдээрээ задлж харцгаая. Амар нэг юм цэнхэр өнгөтэй харагдаад байсан чинь нэг юм ногоон өнгөтэй байна. Энэ өнгө нь хувираа. Хөө энэ өнгө нь хувирдсан юм шиг байна. Ингээд цэнхэр нарж ин ингээ хувирж байгаа юм шиг харагдаж байна уу? Нэг бол нэг юм ногоон болоод цэнхэр бол тэр өнгө нь хувираад ин одоо яахаар цэнхэр болоод яахаар ногоон болоод байгаа юм бэ? Зя ямарсан өнгө нь хувирдаг нэлээ айтайхан идэ. Задлж үзье. Тэр хамтдаа онгойлгож харцгаая. Oh my god. Зя инара ийм фотокарт гарч ирж байна дотроос нь. За ийм альбом байна. За энэ ч нэг юм байна. Энэ одоо юу юм бэ? За нэг ийм зураг байна. За энэ болохоор зүгээр нэг ийм тайлбартай ном байна. За маш чанартай юм хоёр зураг гарч ирж байна. За тэнгуүтээ энд нэг ийм том фотобук шиг юм байна. Хараа. My god, надад бүр хэлэх зүг олдохгүй юм тхүү. Oh my god. Энэ амар гоё чанартай зургууд байна. Тэгсэн мөртлөө амар гоё том. За энэ болохоор хамтлагийн цомгийнх нь одоо гол зүйл болох CD нэ. За ийм гоё классик хар өнгөтэй ийм CD.
гаргасан байна. Би үнэхээр CD тоглоулагч амар авмаар байна. Ийм олон CD-тэй болсон юм чи одоо CD тоглоулагч авмаар байна. Багадаа CD тоглоулагчаар эхнэрийн өрх мөрх идрэл үздэг байлаа. Одоо тэгээд гоё авж юм гоё дуу муу сонсмоор санагдчихлаа. За дараагийн хамтлаг болохоор 17 хамтлагийн цомог байна. Энэ болохоор ийм хөөрхөн бэлгийн боксын дотор байгаа юм шиг байдгийн байна. Энэ чихнээсээ бэлэг юм шүү. Энэ хараа доторхын. Энэ цомог муу юм уу? 5 дахь альбом гинэ. Цомог муу юм шиг байна. За энэ дотор ингээд гişүүдийнх нь үнэхээр тачмахаал зургууд энэ дотор байна. За энэ ингээд баахан стикерүүд ах шиг байна. Эднэр ингээд. За энд дахиад нэг юм урт юм гараад ирлээ. Oh my god. Oh my god. Гişүүдийнх нь царайтай. Энэ ингээд хүзүүндээ ингээд зүгээд би Багдад түлхүүрийн оосроо ингээд зүгээ явдаг байсан. Яг тэрэн шиг ингээд хүзүүнээсээ зүгээд явж болдгийм байна. Oh my god. Энд тэ пенүүдт нь ста таалагдах юм шиг байна. Энэ ингээ бүр түлхүүрний оосор байна. Дотор нь юм гоё уутанд хийцэн. За тэмүүтээ юм хөөрхөн бэлгийн юм юмнууд байна. За энэ болохоор ингээд наадаг зургнууд байна. За мэдгүй ямарс нэг юм байна. Би нэг юу гэдгийг сайн ойлгосонгүй. За тэнгүүтээ энэ дотор нэг юм хөзөр шиг юм байна. Яг хөзөр шиг хэлбэртэй. Энэ фото картууд юм шиг байна. Үгүй юу? Бүр яг хөзөр хараа. Амар их хөзөр. Oh my god. Би анх удаа ийм их фото карттай альбом харж байна. 17. Тэгээ арталт нь болохоор цомгийнх нь нэр байна. Oh my god, энэ мейкап эдгээр нь ямар тасархай юм бэ? Хувцлалт нь ямар кул юм бэ? Бүшээ нүс гизг нь ямар гоё юм бэ? Хүүе энэ хумс момсыг хараа. Йой. Энэ хараа. Энэ ингэж хийнгүүтээ ингээд ширээн дээр ингээд тогтоод юм байна. Нэг ингээд тогтоогод ардаа тавьчих. Ингээд хардаа. За тэнгүүтээ дахиад нэг юм юу байна хөзөр шиг юм. Ломо карт гинэ. Ломо карт нь юу юм болоо? Би яг ийм задлж харъя. Би ч нэрээ 10 дугаар анги 11 дугаар ангида нэг хэсэг K-pop idol болно гэж солиороод явж идэг байж үлээ. Тэгэл мэдхгүй нэг бүтсэн чинь байхгүй те K-pop idol болж үзээвч би гэхдээ YG Entertainment-ийн бүр шалгаруултанд орж ирсэн чинь нарийн ингээд зураг нь. Тэгээ би 1-р шатандаа тэнцээд 2-р шатандаа орж ирсэн санагдаж байна. Би 2021 он хавцаа YG Entertainment эрэхтэй групп гаргах гэж байгаа гээд онлайн аудишн зарлаж исэн. Би тэр аудишнд нь бүртгүүлээ зураг мургаа явуулаад өндөр мөндрөө бичээд тэгсэн чинь над руу мэйл ирээд та YG Entertainment менежертэй зүүм уулзалтаар уулзаад тэгээд ингээ бүжиг мүжгөө үзүүлээд авьяасаа үзүүлээд тэгээд дараагийн шатанд тэнцэх боломжтой гэд тэг би ямарс энэ шатан дээр бол хосуулж исэн. Тэгээд тэнцэж байгаагүй. Нэг юм хөөрхөн түүх байдгийг надаа. За энэ болохоор ингээд бас амар их фото картууд байна. Зураг мурагтай. Энэ дотор ямар CD байсангүй. Эсвэл энэ юм CD-гүй альбом юм болов ингээл дуусчихлаа доторх нь. Яг ийм гой зүгээр бэлгийн багц шиг юм байна. Тэнгүүтээ надаа одоо ийм амар их юм фото картууд байгаа штэ. Эднэрийг болохоор ингээм фото карт хамгаалах уутах гэдэг юм байд юм байна. Ийм бас би худалдаж авсан. Энэ дотор одоо ингээд би фото картаа ингээ хийчих юм бол ингээ хийчих юм бол одоо энэ ингээд зураг нь муухай болохгүй ингээд та нар насан туршдаа ингээд гоёор нь хадгалах боломжтой. Ирээдүйд нэг удаа за Лос Анжелест та нар явж илаа. Санаандгүй байдгаа Blackpink-ийн Jisoo-тэй таарлаа. Шууд одоо энэ гоё цэвэрхэн юм а те гаргаж ирэл гарын үсгэж авъя анаа гэж цосох хэрэгтэй байгаа байхгүй юу? Ийм гоёор нь хадгалахын тулд фото ийм хамгаалах ууд сайн хэрэглэх хэрэгтэй. Би бас мэдгүй. За дараагийнх нь болохоор Les Seraphim Spaghetti гэдэг цомог юм шиг байна. Би яг ингээд дуунуудыг ингээд сонсдог болохоос ингээд яг ямар шууд цомог гарсныг би ингээд өрөөсөө харж байгаагүй юм байна. Амар сүртэй гоё цомгууд гаргад юм байна. За бүгдээрээ задлж харъя. За энэ болохоор Les Seraphim хамтлагийн цомог байна. Ямар сони юутай юм бэ? Oh my god. Энэ араа Spaghetti гэдэг нэртэй штэ тэмүүтэй юм Spaghetti-гийн гарны зурагтай юм гарч ирж байна. За энэ болохоор Les Seraphim хамтлагийн Everyday Spaghetti Cookbook гэдэг юм одоо юм альбомных нь юм зурагтай юмнууд байна. Одоо яг энэ Spaghetti манай гэрт Spaghetti байгаа би харуулъя. Одоо энэ яг Spaghetti гомтой яг юм адилхан хэлбэртэй юм фотобук гаргасан байна. Хараа. За тэнгуүтээ дотор нь мэдээж гişүүдийнх нь үнэхээр нөгөө нэг тач махаал Fantastic Baby зургууд нэг энэ дотроо байгаа. За юм янз юм зургууд нь юм дотроо байна. За дахиад дотор нь болохоор нэг юм байна. Энэ араа гişүүдийнхэн зурагтай ийм том зураг байна. Эндээс нэг юм гарч ирж байна. Oh my god. Энэ CD нь бас амар жижиг юм байна. Энэ араа энд нэг юм гойм байна. Би ингэж сорчих уу.
Үгүй ийм жижигхэн CD байна гэдэг чинь жижигхэн CD тоглуулагч байдаг гэсэн үг үү? Тэгээд тэрэнд нь одоо энийг хийж тоглуулдаг юм шиг байна. Зөв үү? Ямар ч хэрэгцээгүй юм уу зарна гэж баймааргүй. За тэгснэ энд нэг юм байна. Ямар сүртэй юм бэ? Oh my god. Зэ юм фотокарт гарч ирсэн байна. Зэ юм жижигхэн бас фотокарт байна. За ерөнхийдөө бол ингэ болчлоо. Надад болохоор NG K-pop shop-оос бас юм фотокарт холдер явуулсан. Holder. Энэ араа ийм ирсэн байна. Энэ дотор за хэнийг хийх вэ? За энд ингээд бүгдээрээ жисүүгийн фотокартыг ингэж хийгээд тэнгуүтээ эндээс нь ингээд гоё осрын уяад ингээд цүнх мөнхнээсээ ингээд зүгээд явах боломжтой ийм хөөрхөн юмнууд бас NG K-pop shop дээр зарагддаг юм байлээ. За ямар ч хэлсэн ингээд та нарын сонсдог байж магадгүй. Тэгээ би өөрийнхөө бас сонсох дуртай гэсэн хамтлагуудын цомгийг ингээд энэ удаагийн бичлэгэн дээр би та бүхэнд задлж үзүүллээ. Надад бол маш сонирхолтой байлаа. Ямарсан бүх хамтлагт нь дуртай. Та нарын бас хамгийн дуртай K-pop хамтлаг юу вэ? Тэгээ дараагийн бичлэгэн дээр ямар хамтлагийн ямар цомог задлуулмаар байна бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэд үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Кенец Пилман яарал даарна, даарал хөлдөн, хөлдөл үхэн, өхөл хогчно. Баярлалаа баяртай. Дараагийн бичлэгээр уулзцаая.